Прокурорын байгууллагын хүний нөөцийг чадваржуулж, хувь хүний хөгжлийг дэмжих, ур чадварыг дээшлүүлэх зорилго бүхий прокурор туслах ажилтны мэргэжлийн тэмцээн амжилттай болж өндөрлөлөө. Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг тус тэмцээнд аймаг, нийслэл, тээвэр дүүргийн прокурорын газруудын шилдэг 30 прокурор 31 туслах ажилдаа оролцож, ур чадвар мэдлэг оюунаа сорьсон юм а. Прокурор 2024 тэмцээний тэргуун байранд Сонгон хайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Янжин Дулам, Дэд байранд Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Үнбат, 3 дугаар байранд Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Болор Туяа. Туслах ажилтан 2024 тэмцээний тэргуун байранд Хөвсгөл аймгийн прокурорын газрын туслах ажилтан Дамдан Дорж, Дэд байранд Сүхбаатар дүүргийн прокурорын газрын туслах ажилтан Ануужин, 3 дугаар байранд Чингэлтэй дүүргийн прокурорын газрын туслах ажилтан Халиун гоноор тус шалгарлаа. Нөхөн оролдоонд нь одоо амжилт хүсье.